За өнөөдөр хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. За Уурхангай аймгийн хэмжээнд бас одоо тухайн үед хэлмэгдэж байсан хэлмэгдэхсдийн дурсгалыг хүндэтгэж одоо үйл ажиллагаануудыг бол зохион байгуулж байна. Тэгэхээр Уурхангай аймгийн эрдэнэ төлөвчдийн хурлын нарийн бичгийн дарга Бонжигд оржоос тодруулъя. За өнөөдөр бас хэлмэгдэхсдийн зориулсан одоо хүндэтгэлийн үйл ажиллагаа болж байна. Үйл ажиллагаагаар дамжуулалтаа ямар ажлыг зохион байгуулж байна. Хуулинд бол одоо өнөөдөр хэлмэгдсэн хүүхдүүдийн үр хүүхдүүд явах те төрсөн эхнэр нөхөр төрсөн хүү охин үржилж авсан хүүхэд за тухайн хэлмэгдэгчийг одоо баримтлагдаад явхад ихийнхэн гэдсэнд байсан 10 сар хүртэл одоо хугацаатай байсан хүүхдүүд бол одоо энд хамрагдах юм одоо хуулийн заалттай. Тэгээд энэ заалтын дагуу одоо материалаа бүрдүүлж Уурхангай аймгаас нийтдээ судалгаагаар 34 одоо иргэний материал байна. Судалгаанд байгаа. Тэрнээс одоо 24 иргэн нь одоо материалаа бүрдүүлж улсын цагаат захирлын комиссд хүргүүлээд байна. Энээс одоо буудаа авсан иргэн нь 9. За одоо 20 хял эдэлжсэн 27 гээд нийтдээ 36 иргэм одоо хэлмэгдсэн байна гэж одоо ингэж үзэж байгаа. Өнөөдрийн тэр ингээ хуулийн дагуу шаардлага хангаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс бол хэлмэгдсэн хүмүүс бол их олон. Тэгэхээр одоо төрсөн хүүн байгаа, төрсөн охин нь байгаа. За эсвэл одоо эхнэр нөхөр нь байгаа ийм хүмүүс л одоо энэ тамрагдж байгаа гэсэн үг. Нийтдээ энэ одоо 37 иргэн байна. Тэрнээс одоо материал бүрдүүлээд 2 иргэн одоо 80 сая төгрөг аваад байна. Өөрөөр хэлбэл 12 сумын иргэн одоо Батын Цэдвдэрж гэж одоо төрсөн эцэг Элдв анчгийн Батын одоо хэлмэгдэхсдийн тэр буудаа авсан учраас тэрнийхээ одоо хэлмэгдэхийн мөнгө 80 сая төгрөгийн мөн одоо өөрөө гардаж авсан. Яг одоо төрсөн хүн бол одоо өөрөө амьд сэрүүн байгаа. За мөн одоо бас 9 зүйл сумын Цэдвийн Дуламсран гэдэг хүн бас одоо тэр хэлмэгдэгч ихээ одоо бас 80 сая төгрөгийг одоо ингээд аваад байна. Одоо 3 дахь хүн маань бол манай одоо Сэнгид оржийн Банзаржи багш байгаа. Банзаржи багшийн бас материал шүүхийн бүх шийдвэрүүдийг одоо даваад тэгээд цагаат хажлыг өдөртөн зохион байгуулах комиссд хүргэгдээд байна. 12 сарын 1-нд зэнтүү хөөцөн өвөл оройхон шиг ирээд 2 хүн бариад явчихсан чинь. Тэгээд хүрээж ирэх байхад хараад байсан чинь байдгүй. Тэгээд алга болцсон. 2 сарын дараа ирээд хамаг юм ураагаад аваад явчихлаа. Тэгсэн чинь эсэргүүн болцсон юм гэлээ. Би тэгэхэд 10 настай байсан юм байна лээ. 9 сарын 10-ны өдөр тохиодог хэлмэгдэхсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх өдөр хичээлтэйгээ холбоон энэ өдөр хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд эртээр үед бидний өвөө эмээнаар энэ хэлмэгдэлт гэдэг зүйлд өртөж маш их гай хохирол, маш олон гай зовлон амсаж туулж ирсэн. Тэгээд энэ зүйлийг бид хизээж мартах учиргүй цааш нь ингээ хамгаалах, ирээдүйн хойч хүүхдүүдтэй, найзуудтай бүгдэнд нь танилцуулах ёстой гэдгийг бас энэ өдрөөс ойлгож ухаарч авлаа.